Эхний түүх дуранд өртсөн сонин зүйл. Эйсан уул руу гарч шуудыг харах дуртай. Энэ жишгээрээ тэрээр өглөөр дурангаа уул руу явжээ. Түүнийг дурангаараа харан байхад дуранд нэг эвгүй зүйл өртөв. Дурангаа аван харахад хит хол учраас тэр энэ гэхэр зүйл харагдсангүй. Дахин дурангараа харуул яахан аргагүй хүн шиг хэлбэртэй зүйл удаанаар алхав. Өнөх зүйлийг хөлн цав цагаан бөгөөд шавар замг зэргээр хучигдсан байлаа. Өргөжлүүлэн чэйжин биеийг нь харвал гар толгойн хүртэл тасарсан байв. Энэ аимшиг зүйл удаанаар дайвалсан түүний зүг алхаж эхлэхэд Эйсан айсандаа салгалаж эхлэв. Тэр харах эсгүй зүйлийг харснаа ухаарч шууд л тэр чигээрээ цухтаан ахиж хизээч өнөх уул руу яваагүй гэсэн. За манай дараагийн түүхэн дээр Шименава гэж юм гарч ирж байгаа. За энэ Шименава гэдэг нь юу юм бэ гэхлээр бид нар ядуу сайн мэдэх Суманор байгаа. Суманор ингээд бэлхүүсээрээ юм сүлжсэн гэмээр юм уу айгүй нэг тийм бүдүүн сүрлэн уяа уйцсан байдаг. За тэрийг Шименава гэж хэлдэг. Энэ Шименава нь бас сүм дугны үүд хэсэгт үлгөтэй байдаг. Энэ нь ямар учиртай юм гэхлээр муу энерги болон муу сүнсийг дотогш оруулахгүй байх. Тэдгээрээс хамгаалах зориулалтаар сүм дугны эднэрт хийдэг. Тэгээд сумо гэдэг чинь өөрөө бас Японы үндэсний спорт, дан ганц үндэсний спорт биш, бас шашны бас нарийн холбогдолтой байдаг байгаа шүү. За ингээд яриандаа орцгоё. Энэ түүх бол би бараг л сүнстэй газар руу явах төгсөн тухай юм. Элийн явдал намайг оюутан байхад тохиолдсон юм. Зуны амралтын өмнө хүн би болон манай хэдэн найзууд амралтын баазад цагийн ажил болсон юм. 2 шөнө 3 өдрийн ажил бөгөөд байр болон цаанаасаа байв. Бид тавал ажиллахаар болсон бөгөөд 3 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Өнөөх амралтын газартай хамгийн ойр метроны буудалд буухад менежер залуу машинтай ирж тосон цаашаа явсан юм. Амралтын газарт ирвүү үгүй юу? Эйсан дуугаар ачив. Тэр үгийн дуу муутайч замын турш дуу шуутай хөгжилдөж байсан. Гинэтэн Эйсаны утас дуугав. Тэр уцаар ярьж дуусаад сая багштай ярьлаа. Маргааш эрт их сургуульд тусгай уулзалт болох байсан тул яралтай буцаж ир гэж байна гэв. Эйсан дараа нь менежер рүү хандан уучлалт гуйв. Ийм зүйл болсон менежер залуу цухалдан "Үгүй, ядаж та хэдээс нэвэн үлдэж ажиллах хэрэгтэй байна" гэхэд Бисан ярианд орж ирэн. "Нэрээ тийм шүү дээ. Багш биднээр хийх ажил байна гэж байсан шүү дээ. Та биднийг уучлаарай. Буцаад метроны буудалд хүргэж өгөх хэрэггүй" гэд Эйсан хөтлөд бов. Би юу болсныг сайн ойлгуулгүй тэднийг даган ардаас нь алхав. Хэсэг алхаад эргэж харвал өнөөх менежер бидэнд лөө муухай харсаар байлаа. Би Эйсангаас яг юу болсныг лавлан асуувал метронд суусны дараа ярина гэхээс өрөм ярьсан. Метронд суусны дараа Эйсан багш үнэндээ залгаагүй юм аа. Зүгээр л тэр амралтын газар амар байсан гэв. Би юу яриад байгаа юм бэ гэхэд Бисан та нар хараагүй юм уу? Усан сангийн ёроолд байсан шилэн сав бас маникюрны гар хөвтөж байсныг гэхэд Эйсан чичирсэн хоолойгоор Миний ажиллахгүй гэсэн шалтгаан тэр биш ээ. Явахгүй гэсэн шалтгаан бол хадуур барьсан эмэгтэй цонхоор хараа зогсож байсан болохоор гэв. Эйсаны хэлснээр бол цонхыг Шименава олсоор тойруулсан байсан бөгөөд уг зүйлийг ад чөтгөр муу мухай зүйлсээс хамгаалах зорилгоор өлөвдөг гэсэн юм. Хамгийн амар нь өнөх хадууртай эмэгтэй нүдэн цав цагаан байсан бөгөөд өнөх улсыг тасдгаад байдаг чадлаараа оролдож байсныг харсан гэсэн юм. Энийг сонссон би тэнд үлдээгүүдэд баярлсан юм да. Эсрэг талын цонхоор харах хүн. Энэ явдал намайг оюутан байхад тохиолдсон юм. Манай найз хүн шинэ байранд ороод 2-3 хонж байлаа. Гэнэт манай найз хүн над дээр ирээд эсрэг талын байрнаас Нэг эрэхтэй орой болгон миний өрөөрөө хараад байна. Би яах вэ гэж асууж ирсэн юм. Би ч тэднийд очиж харахар болов. Манай найз охины унтлагын өрөө хоошоо харсан цонхтой бөгөөд цонхоор машины зогсоол бас өнөөх эсрэг талын байр харагдана. Хүлээж байснаар оройч болов. Нэрэн гисэн өнөөх залуу балкон дээр суугаад наашаа ширтэж байх нь харагдав. Өнөөх залуу өрөөнийхөө гэрлийг унтраасан байсан ба хөшгөөж хаасан тодхон харагдана. Би тэрэн лөө гараараа даалсан чариу байсан гэ. Бид ч тоосонгүй унтахар боллоо. Энэ үйл явдлаас хойш би хэд хэдэн удаа түүнийг эргэн утсан юм.
Өнөөх зөвлөө харсан хിവэрэ байсан учраас цагдаад мэдэгдлээ. Үнэн дээр айл эрт залах ёстой байсан юм. Хэд хоногийн дараа цагдаа биднээс мэдүүлэг авахар ирлээ. Учир нь өнөөх залуу өөрийгөө ловтносоо түүжлээд амиа хурлсан байсныг олсон байв. Бид хоёр хэд хоног буудалд тоноглон найзуудтайгаа ууд сухдаа энэ явдлын талаар ярьж байгаад цагдаа хөшиг хаалттай биш нээлттэй байсныг хэлснийг сансан юм. Тэгвэл хэн хөшиг хаачих вэ гэж бодоход л арх гарчих шиг болж билээ. Манай дараагийн бичлэгэн дээр соожи хаалга гэж гарна. За соожи хаалга гэдэг нь юу вэ гэхээр Японы нөгөө уламжлалт цаасан гүдэг хаалга байгаа. Тэрийг соожи хаалга гэж хэлдэг. За ингээд ярианд орцгоо. Тэр инээсээр тоглохоор ирсэн юм. Намайг жаахан байхад эцэг их маань шөнийн ээлжинд ажилладаг байлаа. Шөнө бүр ганцаараа байдаг байсан учраас би унтаж чаддаггүй байв. Унтахаар хэвтэх бүрт манай өрөөний шоожи хаалганы өвөд нь нэгэн харс өдөр зогсож байдаг юм. Би түүнээс айх биш, харин ч найз болохыг хүсэж эхэллээ. Өдрөөр өнөөс өдөр над руу ойрцсон. Харанхуйд түүнийг би сайн харж чадахгүй байсан ч 4-5 орчим насны хүү байсан юм. Эхэндээ бид юу ч ярилгүй жаахан тогломоор аяддаг байсан ч яваандаа ярилцах болсон юм. Би түүний талаар эцэг ихтэй хэлээгүй бөгөөд хэрвээ хэлчихвэл намайг шүн унтахгүй байгааг мэдээд уурлах байх гэж бодсных юм. Гэхдээ хэдийгээр шүн байсан ч би түүнийг харж чадаж байв. Бид шүн манай өрөөнд хөөцөлдөх зэрэг янз бүрээр тоглох боллоо. Би бага сургуульд орж олон найзтай болсноор шөнийн найзтайгаа тоглохож байлаа. Учир нь гэвэл би өдрөн сургуулийн найзуудтайгаа тоглоод ядарсандаа шууд шүн унтаад өгдөг болсонтой холбоотой байв. Би шөнийн найзтай санаа зовсондоо нэгэн шүн түүнийг хүлээхэр болсон юм. Шүнч болж гэх дуудаа зэрэгцэн өрөөний соожи хаалга аажмаар онгон миний найз инээсээр ороод ирэв. Бид урдын адил хөөцөлтөнд тоглох зур миний гарт хөшигмийн утас орооцолтон би санамсаргүй хөшгийг татахад сарны гэрэлд манай найз харагдлаа. Өнөөх найз маань хэдий хүүхэд байсан ч хөгшин царайтай, цэлтэн хөх арьстай, толгойд нь бар ус гэхэр юм байсангүй. Гэрэлд харагдсан тэрээр эцэн бололтой соожи хаалганы ард нуугдаж орхисон юм. Би түүний хүн коридор руу гарахад тэр ээж нь гимээр өндөр эмэгтэй зүг гүйн очоод гараараа давлсан юм. Би бодохдоо түүнийг ээж нь авахар иржээ гэж бодсон. Хэдийгээр би хүүхэд байсан ч ээжтэйгээ хизээч хамт унтаж байгаагүй. Би түүнд атархын хажуугаар бас ягаад ч юм их гонигтай байлаа. Дараагийн шөнө би түүнийг хүлээсэн ч ахиж ирээгүй. Нэг өдөр би ангийнхантайгаа тоглож байгаад шийтгүүлж нэг нууцаа задлахаар болсон. Надад үнэхээр задлах нууц байгаагүй учраас би нөгөө найзынхаа талаар хэлэхэд тэд надад итгэсэнгүй. Би ч тэд надад итгэхгүй гэдгийг мэдсэнгүй хэлж орхисон юм. Манай найзууд надаас түүний нэр хаана амьдралыг асуусан ч үнэндээ би түүний талаар юу ч мэдэхгүй байлаа. Тиймээс тэд намайг худалж гээд цоллож яг л гажиг хүн шиг харьцах болсон. Би сэтгэлээр унаж шөнийн найзаа ирэхийг залбирэн хүлээх болсон ч тэр огт ирээгүй. Би ангид аад үзэгдэх болж ангийн найзуудаасаа харилцаагаа асааж орхисон. Үүнээс хойш элгүй юм бололгүй би ахлах сургууль, их сургуулийн амжилттай төгсөж ажилд ч ороод авлаа. Нэг өдөр миний толгой хүчтэй өвдөөд хэвтэж байх үедээ нэгэн чихрийн хайрцгийг харсан юм. Хаа нэгтээ харсан сав байсан тул би түүнийг зурагтын тавирд ороос татан гаргаж ирж доторхыг нь үзвэл хаан зургнуудаас гадна өнөөх найзын минь зураг ээжийнх нь гимээр гартай хамт гарсан байхыг оллоо. Би шууд л түүний хэн гэдгийг асуухад ээж маань тэр хүү бидний холын хамаатан байсан бөгөөд олон жилийн өмнө өвчнөр нас барсан. Бас энд амьдарч байсныг мэдсэн юм. Энэ олон жилийн дараа би түүнийг хүн биш байсныг ойлгосон доо. Ээжийнхэн тусламжтайгаар би түүний булшиг олж очиж чадсан. Эцэст нь би түүнд баярлаа гэж хэлж чадсан да.